Яах ч Уралдаа л да. Надтай юу? Тий. Чадах уу? Чадгүй яах вэ? Надтай юу? Тий. Барис. Та ёо. Ёо. Charge автомобиль бэлгүүдээ байна. Энэ бол 2017 оны GT-R 3 version 3. Харин тэр бол 2010 оны Mustang Shelby GT 500. Хойтлороо марьдаг жинхэнэ Америк булчин. Харин энэ бол 2024 оны Roar Mantis X болон Roar Mantis. Жижиг нь 10 морины хүч, том нь 12 морины хүч гаргах чадaltaй. Шинэ үеийн Америк технологиор хийсэн электромотоцикл байна. Том нь ягаад илүү морины хүчтэй байгаа вэ гэхээр stage 1 уншуулад компьютероор нь жоохон тоглолт хийчихсэн. Сая бид нэр зайсангаас гараад наадмаар тойроод явлаа. Түгжрээнд бол яалтчгүй хойно гараад байна. Суроонтой харьцуулбал сурооныг бодвол арай өндөр, арай их даацтай, мөн хамаагүй хүчтэй. Суроон 7 морины хүч гаргаж байгаа бол тус бүр 10-12 морины хүч гаргаж байна. Батарейны хэмжээ хамаагүй том, хоёр хүн сундлахад хамаагүй том зайтай. Өөрөөр хэлбэл Ultra B болон жижиг суроон хоёрын яг дундаж голцлыг олцсон. Жижиг нь 10 сая 500, том нь 12 сая 900. Харин Shelby-гийн хувьд бол маа монголчууд бас нэх амир сонирхож мэддэг бах, Mustang-уудыг бас ялгаж мэддэггүй бах. EcoBoost буюу ингээд хажуудаа 5.0 гээгүй ч юм уу сонсоод архирдггүй машин байвал ер нь бол Mustang биш гэсэн үг цусандаа тийм ээ. Яг энэ заавал хай. Инхи Америк булчин бол ингэж дуугардаг. Инхи Америк булчин ямар байд V8 ямар байдیں۔ Үзүүлээ хүүхдүүдэд. Бол энэ хотчоод EcoBoost-ээр дүүрлээ. Энэ би өнийг тоодгүй өнийг юм ярьдггүйсэн. Гэхдээ болоор одоо дүүрлээ бай. Supercharger-ны энэ байна. Air intake-ийн ингээ SVT-ийн Shelby-ийн технологи гэдэг хэвгүй. Тэр тоногийнхоо ингээд энэ пули ингээд Supercharger-ын пули энэ байна. Одоо эн чинь л ингээд гэж орилуулж байгаа юм нөхгүй. 5.4 литр V8 хөдөлгөөнтэй. Энэ бол хэдэн морины хүч байгаа лоо. Нэг иймэрхүү морины хүчтэй байгаа. Юу ч Google дээр тавьчих. Гэхдээ миний бодлоор бол шүү дээ. 600 төгөх баха. 600 төгөх бах. Тэгээ Америк булчин ч ерөөсөө урдаа амар том булчинтай. Газраас ялч өндөр байгаад бусад одоо Герман, Япон спорт машиныг бодоод айгүй өндөр. Тэгээд хойтлороо марьдаг болохоор ингээм амар амархан бүксээ хайдаг, тогтургүй гэж ярьдаг. Хэрвээ ингээд суулгаад моторноос нэлээд урдаас тодорхой хэмжээнд доошоо бийсэн бол хамаагүй тогтвортой машин болох байх. Мэдгүй магадгүй сүүлийн оныхон ч бас тийм болсон байж магадгүй тийм ээ. Энэ GT-R-ыг бол бүгдээрээ мэдж байгаа л үтэй. VR38-д бол жинхэнэ гоё Япон мангас шүү дээ. Ерөөсөө Японч манай Азууд бол шүтдэг машин тийм ээ. Тэр аргийн суперкар бүгдийн хосна дөрөн дугуй майжин яалчгүй Монголын нөхцөлд амар таардаг суперкар гэж би хувьдаа боддог. Гудамжинд хүртэл харахад амар гоё харагддаг. Яндангийнхэн дуу хүртэл те яг л нэг юм гоё гэртээ байгаа шиг мэдрэмж чадсан шүү дээ. Гадаад явжгаад бас 10-35 сонсоход нэг гоё гэртээ ярьсан шиг санагддаг. Яалчгүй бас Монголын спорт машин унагчдын дунд бол алдар нэрээ үргэлж авч үлдэж чадсан R35 байна. Энэ тэгээ хуучин оноо бодвол юу юм бэ? Хороп нь унахад аймаг гоё зөөлөн болчт юм байна. Ингээл аяархан хазтай явж байхад араагаа өөрөө дээшлүүлээл ингээл хөнгөн ингээд comfortable явж болохоор. Тэгээ сток болохоор янд нь айгүй гоё чимээгүй байна. Яг хаалцахаар яг гоё жоохон дуугардаг. Салон бол нэг юм байгаад байна те яг Америк Ford-ийн юугаа resemblance аваад үлдсэн. Тэгээд ер нь нэг товч мовч юм юм ер нь нэг simple дөө нэг тийм гоё юм бол байхгүй зүгээр л яг унаал ингээл араагаа солиол явж байхад таарсан. Тэгээд кардан татчих бөксөө шидэн
дунтлын ярьсан мэрцэгч яг хаа. Тэр нь салон жоохон пластиктэй Америк машин ер нь тэрнгээрээ жоохон тийм. Яг герман машин тэрэгтэй харьцуулбал бас нэг Япон машины үнэр чинь бас ондоо байдаг шүү дээ. Одоо энэ GT-аар бол дөнгөж орж ирсэн Япон машины үнэр амар гоё байхгүй. Америкийн салон дээр бол ялч жоохон муу онооги. Би одоо юу юм те. Арьс нь бол ихтэй гоё юм. Сууд нь бол юм гоё арьсан. Юу Shelby-ийн логотой ингээд racing stripe-тай юм шиг ингээд жоохон алкантаратай, leather-тэй. Ялч үгүй арьс нь бол ихтэй чанартай мэлээ суудлынхаа арьс. Тэгээ хойно хоёр хүн суун. Тэгээ тэнд нэг хүн амархан багтахгүй байх. Тийм ээ. Тэгээ хідүүлээсээ моторыг харчихсан. Нэг ийм л амтан байна да. Одоо SVT гээд Shelby-ийн ингээд өөрсдийнх нь обод ингээд тагтааг байгаа байхгүй. Тэгээ газраас ийм өндөр байгааз бас өндөр машин байгааз Mustang тэгэхээр тиймээс яг хүн өндөр болохоор ер нь амар олон хүмүүс бас ундаг болохоор яалч олон осол гараад байгаа. Тиймээс яг унж чаддаг хүн унах юм бол амар гоё явдаг машин байхгүй. Ярилцлагыг би жоохон асуусан ба сурон, ROR тэгээд энэ компьютер тоног болон багаж хэрэгслэвүүдийн тэрний талаар энэний дараа бичлэгүүд орох болно. Тэгээд та нар бас анхаарч үзээрэй. Тэгээд дараагийн бичлэгээр уулзъя. Дараа нь өөр машинтай эднэртэй оролдож бүр хоол хаянаа. Тэр өнөөдөр ROR E-Moto болон RevWorks-ийн гараж дээр хүрэлцэн ирсэн байна. Тэгээд ROR нь болохоор электрон мотоцикл та бүхний сайн мэдгээр Surron гэж яригддаг тийм ээ. Гэхдээ Surron-ыг бодвол арай өндөр, арай урт гэд. Тэгээд RevWorks-ийн одоо захирал мотоцикл тоноглагч, өөрөө мотоцикл сонирхогч бат төгстэй би өнөөдөр ингээд жоохон туршлага судлах гад ирсэн байна. Тэгээд ROR гэдэг маань болохоор яг Америк электрон мотоциклийн брэнд байгаа тийм. RevWorks-ийн талаар яг ямар онцлогтой вэ? Танаа RevWorks гэдэг гараж. RevWorks маань зөвхөн ROR гэлтгүү Surron эдэр ингээ бүх цэглэхэн e-bike-ууд дэр ер нь бол тоноглол эдэр ер нь сайжруулалт хийдэг, засвар үйлчлэгээ бүгдийг хийж байгаа. Ер нь бол төсөөлж болох бүх юмыг хийж байгаа. Одоо машин дээр герман машин, Европ одоо Япон машин гэх мэт хүмүүс тоноглож ундаж чинь мэднэ үстэй. Stage 1, Stage 2, за турбогийн солино, Stage 3 бүр бензин нацаас юу гэдэг те. Электрон мотоцикл дээр тийм stage хийж болдог гэсэн үг тэгэхээр. Ер нь бол болно. Surron эдэр дээр бол яг жоохон хийхэд жоохон ярихтэй. Одоо жишээл машиныхаар бол ECU компьютерийг бол солидог. Харин манай энэ бол ROR дээр бол сая оруулж ирсэн шалтгаан. Одоо энэ манайх бол өөрсдөө компьютер уншуулах stage tuning шууд юу цэлдэггүй компьютероор л хийдэг болцсон. Тэгэхээр одоо яг батарей нь бол энэ байгаад байгаа шүү дээ. Энэ том батарей гэрлүүгээ ороод сэнгэлждэг те. Энэ ECU юм уу? Тийм энэ ECU компьютер контроллер гэдэг юм байна. Тэгээ ECU-н чи компьютер залгаад тэр чартыг гаргаж ирээд. Тийм. Ер нь бол машин шиг яг адилхан. Одоо ингээ компьютероор уншуулаад хүчнийх нь юм чартыг гаргаад өөрчлөөл хүчийг хэрэг хүчтэй болгомоор байна. Тэгэл тэрнийхэн дагуу тэгэл stage 1 2 3 гэж явж байгаа. Тэгээ яг ийм мотонууд үйлдвэрээс хэдэн км цагийн лимиттэй байдаг лээ. Яг манай энэ бол 90 дээр байдаг. 90 км цаг. Энэ бас уг нь бол үйлдвэрээс 80 байдаг. Гэхдээ ер нь бол 85 86 бол хангалт. 85 86. Энэ Mantis X. Наа чи Mantis. Mantis-гээ арай том нь. Тэр Mantis X гээд арай ч жижиг юм байна. Гэхдээ Surron-оос арай том байсан уу? Surron-оос ер нь бол суудлынхаа өндрөөр үйл ялэх том. Уртаараа бол төстэй. Вольтын хувьд Surron чинь 60 вольт, энэ 72, энэ бас 72. 72 вольттэй. Тэгээд Даац нь үйлдвэрээс 100 кг. Гэтэ манайхан бас сайхан сундлал явдсан шүү дээ. 100 кг. чи яг хідүүлээ сундалж үзсэн. За энэ дээр чи битэд бол яг дөрүүлээ сандалж үзье. Гэтэ та нар тэгж болохгүй шүү. За Яг замын хөдөлгөөнд бол аюултай тий. Томын хувьд бол минигээс гадна хоёр том тий. Хамгийн том нь энэ байна. Энэ жишээлбэл наад зах нь ухардаг араатай. Мэдээж маш удаанаар ухарна. Нарийнхан зайд бол ингээд хаазаагээд ингээд аярах ингээд ухрах боломжтой юм байна лээ. Одоо ингээд ухраад идэг бол энэ бол ингээд ухрах боломжтой гэсэн үг. Тэгэл чигээрээ Eco Sport Race болон тус бүр хоёр араатай, хоёр хордмын горимтой. Тэгэхээр ер нь бол ямар ч хүн яаж унах юугаа маш боломжтойгоор горимудаа сонгоод явах боломжтой гэсэн үг. Зөвхөн Eco болон Sport биш. Яг машинаар ярил одоо манайхан чинь Кузов аваад тэ дрифт хийлээ юм уу ямар нэг юм зориулж машин босгохдоо өөрийн гэсэн хүсэмжит мотороо ямар нэгэн хороп тааруулаад ч юм уу те брембочуд юм уу маш олон зүйл ордог амаржийн шорооч бай спорт машин ч бай бүгдээ л ялгаагүй бүх ангин солигддог. Тэгээ яг тийм л гэсэн үг юм шүү дээ. RevWorks-ийн нэг айгуу том project. Тэгээ ер нь бол яг чиний хэлж байгаагаар бол
Монголд хамгийн хурдан сурон гэж бардам хэлж чадчих юм тийм үү? Ер нь бол. За яг сурон гэвэл Арам л энэ да. Арамын сурон. Үлдсийн бүгдийн шинээр авсан. Одоо жишээлбэл за хамгийн том юмнаас нэхлэн гэвэл энэ бол батарей байна. Батарей нь бол 66 вольт 65 амп аваар. Ер нь бол сурооны батарейнаас 2 дахин том. Тэгээ гаргах хүч нь бол сурооны батарей чинь 80 амп гаргадаг бол энэ бол 350 амп гаргаж байгаа. Гэтэ одоохондоо хүч нь бол 200 амп дээр л юм битэлсэн. 200 амп дээр. 14 кВт дүүрэн цэнийг дээр. Чи өөрөө мотоцикл сурон ер нь сайн ундаг мөртлөө энэс айд юм уу те? Энийг ч унахаас яан штий. Энд чинь одоо тэгэл ер нь бол 2 дугуун дээрээ явна гэж аахгүй. Жохон зөхөр энэ урд дугуунд босоод болохгүй. Энэ бол унахад хэцүү л идтэй ер нь л. Амаржин яг уу. Амаржин нь бол урд амаржин fast easy амаржин. Хойдолт нь бол түүнд DNM. Ер нь бол энэ бол сурооных гэхдээ бүр шийдрийн солио түүн хийцэн. Тэгээ нэмээд амаржин энэ гурвалжин одоо нэг дагах ангуудын солилцсон байгаа. Strat bar юм уу те ер нь машинаар бол те Strat bar юм байна л да. Тэгээд нэмээд энэ өөртөө ирмэнтэй ирдэг. Ирмэн нь бол энэ өндөр хүчийг яагаад дийлэхгүй шууд тасраад идэг болохоор гинж болгож сэлсэн байгаа. Хойно хөлт хоромсыг одоохондоо арай хийгээгүй байна. Уг нь бол хөлт хоромстой нэмээд тэгээд хоромсны аппарат нь бол Lewis Tech гэдэг хоромсны аппаратуудтай ер нь бол нэлийн сайн барьдаг. Тэгээд өөр чинь обууд нь бол хойд обууд нь 18 та обуудтай, урталтай 21-т яг энэ дөрөв мотоциклийн хэмжээтэй байгаа. Манай дээр энэ анх ирэхдээ 2019 оны ногоон өнгөтэй арам байсан. Тэгээ бид энийг бүтэн будганд оруулаад батарейг нь өөрсдөө хийгээд, контроллерыг нь өөрсдөө хийгээд нэмэлт жижиг сажиг тоногнуудыг бол ахын хувьд бол авсан. Гэхдээ хамгийн том чухал хоёр бол манай өөрсдийн маань контроллер байгаа, батарей байгаа. Энийг энгийн суронтой гიშгэж үзье. За тэгье. Энэ бол хол хайноо. Энэ бол одоо чинь энгийн сурон чинь 5.4 кВт хүчтэй байгаа. Манай энэ Mantis X маань 7.5 кВт хүчтэй байгаа. Энэ манай энэ харин бол босгосон 14 кВт хүчтэй. Ultra B чинь нөгөө том cross шиг чинь 12 кВт гэдэг нь шүү дээ. Ultra B-гээс ер нь бол хүчтэй. За дунд оврын Roar Mantis X сурон X юм байна тийм үү? Тэгээд хоногтой ягаан сурооныг одоо ингээд дээшээ яг зэрэг гаргаад үзье. Яаж явах нь вэ? Цааш буухар шүү. Go! Ягаан бол яалтчгүй хол хайж.